Ивент итгэгч Express. Ойлгоно. За бид хоёр одоо юу лээ аав гэж газар хүрээлэх юм байна. бясалгал, йога, sound healing, ice bath. Бүр ямар ч хөнгөө ах шиг юм тий. Тэгээ тэр тусмаас гоё юм. Яа тийм. Ингээ бүх юм нэг дор байдаг. Ийм гоё бясалгал гэх юм уу? Бясалгалын төв гэх юм уу? Ер нь бас ийм хөгжмөр ингээд эмчилдэг ийм гоё газар байна. Тэр нэ шинэ найзтайгаа. Одоо гарч ирж байна. Зих мөрөд гэж. Эмрэ. Саунд ороод халуун саунд орж байгаа шууд араас нь өстэй ice bath-нд орсон бүр ингээд шал өөр мэдрэмж байна. Би хизээд өмнө нь ингээд саунд амар удаан гөрөөд сууж үзчихаагүй. Тэгээ мөстэй осон ч бас анх удаа шууд зориглоод орж үзсэн. Аим гоё юм. Ерөнхий vibe нэг иймэрхүү амар гоё chill. Энд ингээд ирсэн чинь бүр бүх юм тайван, бүх хүмүүс амар гоё тайван, амар гоё мэдрэмж авсан. Бас л өөр төвшний sound meditation байх шүү. Ивент итгэгч Express. За бид хоёр унтад сэрээд тэгээд хөршүүдтэйгээ хамт хавра гэдэг хөрхрэн дээр ирсэн байна. Тийм ээ. Тэгээ хөрхрээг ер нь бол харах гад ирчихсэн явж чинь. Энтхийн бүр байгаль нь аим гоё. Нардаа. Ийм гоё байгалтай газар байна. За ийм хөрхрээ байна да. Стэ янзтай. Ядчих тийм зүг ярьчих юм аа. За ингээд waterfall гэж ганцаараа чинь бороо арчтаа. Ястаа явдал ихтэй байна. Бороо. Ямар ч үсэн сая марлаа бүрөө тэгээд удаа захгүй руу дэшнээ яваад тэгээд нөгөө юу яачлаа. Бичлэг хийхээр явсан. Тэгээ meanwhile би энэ чинь нөгөө миний санаа тасраад тэгээд энэ чинь үтцсэн чинь хараа амар санаа амар гой газар үтцсэн хараа. Ерөөс өөр хинч явахгүй ингээд хатан донд ингээд waterfall тэгээ бороо орох юм тэгээд өөр ямар нэгэн тийм ямар нэг амьд амьтын existence ерөөсөө байхгүй. Би бас нэг уг нь цагийн өмнө ирсэн байхгүй юу? Oh my god. Юу амар шимсэж байгаа юм. Баас нороод ихгүй юм уу байгаа тий. За ер нь юм их байна. Тэгэхээр яг номер газар авчихгүй зүгээр. Би ер нь номер газар авчихсан. Ястаа явдал ихтэй байна.
Сонирхолтой нөө. Nice. Яг ирсэн чинь бороо орж таараад тэгээд одоо борооноос нуугдаад нэг агуун дотор орч ирээс гоо тийм. Яа, бүр яг кинонд байгаа юм шиг бүр айн гоё юм. Зя. Цацаагт хоёр нөгөө амар хүрхрээнээсээ бууж ирээд Амар цэмбицээ хоёулаа. тийм бид хоёр нөгөө амар сапирсан цай бүр уцмац ундраад хоёлоо төөрөөд одоо цааштай болоо. одоо жоохон гадуур ингээд жоохон гойчоод гарс ирж байна. Харин юм хүм идчихэд, хоол ундаа идчихэд, усандаа орчоод амраад сайхан аштай болчоод Тий, одоо нороо ихч болон нороо их чинь нөхөртэй хамт бид дөрөв нэг гоё паб, бар, тийм газар руу орч зүгээр сайхан чийлрэх гэж байна. Амстердам гэдэг. Тэгээ нар бас шинкийг харна. Тэгээ дээшээгээ өгсдөг юм байна бас нэлээ. Ой. Яа чи надаа. Гацаа. Нас өгсөөр юм байна. Ийм гоё вивтэй газар байна. Бид одоо Амстердам бараас гэнэ. Тэр одоо Амстердам бараас гараад нар жаргахыг харчаад тэгээд одоо seaboard гэдэг. Түрүүний ах шүү дээ. Бас Энэ хүн эндээ клаптай юм шүү. тийм бас ямар Одоо seaboard гэдэг юм газар л явах чинь. Тэнд болохоор маркет тэгээд янз бүрийн хоолны юм уу төрөл бүрийн болж байгаа гэсэн. Тэгээ одоо таксигаар ингээ явж байна. Энд ингээд маркет болж байна. Шөний маркет. Энэ бүр ийм том маркет байна. Энд дээр DJ тоглоод тэгээд ингээд хүмүүс нь эндээ юмаа зард юм байна. Яха, юу айтгаан. Тацаатай коп анганда байсан л энэ. Бид хоёр ер нь аль хит хоног айгу гоё ингээд юм ер нь амралт гэхээсээ илүү жоохон адал явдалтай тэгээд нэг юм жоохон юм сонин садан аялал хийлээ. Энд ер нь бол яг л юм хөдөө газар. Одоо болохоор би 7-Eleven орж идэх юм авах чинь. Энд болохоор ийш тийш явах заавал байкаар явдаг болохоор ер нь жоохон хэцүү. Тэгээд би байк унж чадахгүй болохоор аль болох ойрхон газар руу алхаж явахыг хичээж байгаа. Нэг хэцүү юм нь явган хүний зам бараг л байхгүй. Хаан ч утсан дандаа юм яг машин замныхаа яг хажууд. Би ч бүр энд ирээд бүр учиргүй айгүй олон гоё зурагтай болтойгээд нүүр амны бодог модог авчирсан. Өмнөх нөгөө явалтан дээр бас нүүр мөрөө бас гэж будаад яваадсан болохоор гэсэн чинь энэ удаа бол бүр зүгээр ингээд цаанаасаа ингээд юм байгалийн хүн болоод юу нүүрний бодог модог зүгээр ингээд өөрийнхөө арьсаар байж байгаа амар надад гоё санагдчих манагдаад тэгээд ингээд энгийн байж байгаа надад ер нь амар гоё таалагдаад байгаа. Би ер нь ийм төвхтэй ер нь Монголд байдгүй. Ер нь өөрийнхөө жоохон төвхнөөс ичдэг байсан юм байна нэгээс.
Айгу анзаарлаа. За сэмнэлийн ороод ирсэн байна. Төлөвлөөр өглөө өдрийнхөө цаг нэг дор хамт очие гэж бодоод нэг иймэрхүү юмнууд салат, сэндвич, хот-дог. За 7-Eleven руу орчлоо. Ингээд йогурт аваад. Ер нь бол бараа орж байна. Амар салхитай. Нэг модны сүүдэрт зогсд юм уу? Тэнд ингээ манан татчихсан амар юу харагдчих. За бараг л ирж байна. Яа сая би бараанд ингээ алхаж хагаад санаанд уу Японд сонсохгүй юу? Тэгээд тэр чигээрээ баахан Японд сонссон. Яг нөгөө нэг Японд байсан уюутай санаад бүр Японыг гинт аим санаад тэг бүр яг ингэ нөлмөс гойчих нэ аим гонигтай болчихлоо. Одоо ингэж байрлаж байгаа газраасаа яваад дахиад нэг ойрхон байдаг арал руу заваар яваад тэгээд тэндээ 2 хоног Норогч бас явах байгаа. Тэгээд тэнд болохоор 7 хоногта нэг удаа ингэж хөгжмийн одоо фестивал шиг нэг тийм болт юм лээ. Тэрийг үзнэ. Тэгээд ер нь бол жоохон өөр газар руу одоо жоохон явж үзмээр байна. Нэгэнт ирснийх энэ хаваараа бас хажуудлах нь арал марл руу явъя гэж дод. Тэгээд одоо Норогч машин түрээслээд ирж байгаа гэсэн. Тэгээ Норогчийг хүлээж ин цацаа болохоор энэ хотелд байдаг Таиланд ихчдэр барианд орж байгаа. Тэгээ би сая 7-Eleven-ээс орж ирээд юмаа идчихээд хөвтжин. Одоо хадрын бичээс нөгөө нэг яриадсан далай руугаа явах гэж байна. Цацаатай юу? Сая жоохон гэрээс гарахтаа ингээ яарад тэр үеийнхээ бичлэгийг хийж чадсангүй. Одоо бид эндээс 7 цугаад явна. Нөгөө анх ирсэн өдөр full moon party гэдэг яг энэ ирэг дээр ирж ингэж нөгөө бүтэн сар гараад тэгээд full moon party иржсэн. Тэгээд өдөр харахаар бас шал өөр юм байна. Бүр нэлээд хүчтэй давалгаатай. Тэгээ би тэд эндээс ингээ нөгөө 7 цугаад явах гэсэн чинь хитрхи хүчтэй юм ширүүн урсгалтай тэгээд ийм болохоор 7 хаяа хөмөрцдөг гэсэн. Тэгээд яах юм бол юм бэ? Хэрвээ зав болно гэвэл заваар яваад болохгүй гэвэл машинаар явах хаа. За бид нар энэ харагдцгаа 7 цух юм шиг байна. Яана. Чи тэгээд зур товчилчиж болохгүй юм уу надаа? Товчилсан шин нэг товчлохгүй болохоор яг жирэмсэн хүн шиг харагдчихна. Би өөрөө л жирэмсэн хүн шиг харагдаа яваа. За. Тэгсэн чи би майхан шиг юм шиг юм лайт хаус шиг. Зя явцгаая. Зя ирлээ. За ийм газар ирлээ дээ. Let's go.
Бүр ойлын замаар амар явж байна. Энд ингээд янз бүрийн байшингууд байна. Их сонирхолтой. Яа, түрүүн цацаагт хоёр нөгөө нэг арал дээр буугаад байрлах газар хайсан чинь бүх газар нь дүүрсэн гэ тэгээ бүр ингээд гайхаад байжсэн чинь юу яагаад ер нь л ингээ хонох газаргүй болцлоо гэд ингээ гайхаад байжсэн чинь юу яг энэ газраас нь ингээ асуусан чинь 3200 баатаар нэг л юм вилла байна мэн гэ тэгээдсэн. Тэгээд бит хоёр онлайнаар дахиж нөгөө нэг хотел чеклдэг аппликейшнээр ороод тэгээд ороод чеклсэн чи яг энэ бит хоёрын одоо энэ байгаа газар өрөө байна гэж гарч ирээ зав. Тэгснээ бүр 3200-аас хамгийн хямдхан. Тэгэнгүүт нь 2800. Тэгэнгүүт нь бит хоёр шууд онлайнаар дахиж яг урдан сууж байгаа чеклээд өрөөгөө авсан чинь зүгээр ингээ хоосон өрөө байж ивэл яах вэ? Хоосон байтугай энэ хоосон байна, тэр хоосон байна. Энэ юусоо хоосон бишээ дүүрэн биш байхгүй. Зүгээр хоосон байна. Тэгээ бит хоёрыг анх асуусан чинь дүүрсэн гээд юусоо ингээд хэр халдаахгүй. 6-аас хойш оноо ирж чеклээрээ. Зүгээр нөгөө нэг юм expectation өндөр болгож жоод мөнгө авах гэдэг байгаа байхгүй юу? Харин тий. Тэгтээ ингэдэг гэсэн эдний нөгөө нэг өөрсдийнх нь эдгээр чинь нөгөө өөрсдөө шууд энэчнээ бүгэлчээр илүү мөнгө авчаар яг тэр үлзэм мөнгө өөрсдөө авчтай юм байна. Эдгээр чинь хоорондоо айгүй. Тийм хэдэн ажилчлалт нь амар санаа муутай юм биш үү ер нь бол. Ер нь бол тийм. Гэтэ хаа газар бас тэгээ сая онлайнаар бит хоёр ингээ бүгэлчлээ гэсэн чинь ингээ бантангуудаа тийм юм юм уу гэснээр шууд ингээ өрөөнд төргөж өгч байгаа байхгүй юу. Тийм байна. Монгол мөнгөөр нэг хоногийн 280 мянгаар ингээд яг 70 эргийн хажууд ийм өрөө байна. Энэ дээрээ ингээд ортой, буудантай. Оо яана. Толны тосголт өөрийгөө харсан чинь өмдөө давчлаагүй шүү дээ. За ингээд тэгснэ 01. Вау. Уг нь маш айтайхан. Хүмүүс нь л навшин юм. Юм байна. За тэгээд энэ хаад юан гэдэг энэ нэг одоо нэг кофанганы нэг жижигэн нэг юм иргэн байгаа хгүй. Гэхдээ заавал ийшээ явахын тулд заваар явдаг. Тэгээд энэ дээр болохоор одоо ингээд 5 дахь хагасаа хоёрт нөгөө юм гоё ивентүүд болдог. Тэгээ энийг ерөөхдөө бол бит хоёр үзэх гэж ирсэн. Тэгээ маргааш яг хамгийн том ивент нь болно. Өнөөдөр болохоор Guys Bar гэд баарнд ийм олон төрлийн гоё DJ нар тоглох юм билээ. Тэгээ бит хоёроос шинэ ийм гадаад найзтай болсон сая үүдэн сууж байхдаа. Тэгээд ер нь бол Бангкок явахаас өмнө энд нэгэнт ингээ эрчимч үзэх юмнуудаа үзье гэж бодоод ингээд явж ил байна да. Ясаа тэгээд түр бай. За энэ чинь ингээд марлаа. Өөрийнхөө мейкапыг хийж байгаа бол би энд мейкапа хийнэ. Өтөө гэрээ явж хаачиж айгуу дэжгүй газар ороод ирсэн байна. За тэгээ бадарчилж явж байгаа юм чинь. Бас хангалттай байл. Тэр ирэх нь бол үнэн байсан. Тэр үл угаасаа батлаад үнэн байсан. Тэгээ яах вэ жоохон бас бадарчлахаар. Йоо яг алчлаа. Йоо би сая энэ камерын дээр гаргачлаа гэвд тоо. Шумуул авч байгаа. Йоо. За sorry манайха би тийм амар ойлын том бол биш шүү. Энэ шумуул миний цусыг сорох гэсэн юм аа надтай. Вау. Хаалхын гоо үзэсгэлэн бэ?
За хаанах юм гоо үзэсгэлэн би. Энэ ингээ саамаа. Яа. Яа. За бид хоёр одоо гарч хоол идлээ. Тэгээд гоё оройн зөнөө бүжиглэн. Баяртай. За бай. Уг нь ийм гоё газар юм байна шүү дээ. Орой харуул. Явах зам нь жоохон хэцүү. Бид хоёр яаж яхад бүр тэр дээшээ амар хол байрлаж байгаа. Бассейн ямар гоё юм бэ? За өнөөдөр ихтэй ер нь амар салхитай. Тэгээд ер нь амар салхитай бороотой өдөр байна уу. Тэгээд бассейн хүртэл юм хараа. Тийм байхад далаа ямар байгаа гэж бодож байна бас л. За одоо юм идэ. За. Тэр ийм амар замыг туулаад ингээд харанхуй замыг туулаад явж байна. Одоо тэр улаан гэрэл асч байгаа газар руу очиод хоол идэнэ. Ноорогцлохоор тэр газар байрлаж байгаа. За ингээд бид хоёр Eating-гээд парти руугаа явсан. Энэ болохоор шүнжэнгөө бүжиглээд тэгээд өглөө олонгууд нар мандахыг өөндөө хамт хардаг нэг ийм гоё, иймэрхүү нэг ийм гоё газар байсан. Тэгээд ерөөхдөө бол анх удаага ингэж амар олон цаг тасралтгүй бүжиглэж партидж үзсэн. Тэг ер нь бол айгүй гоё юм лээ. Тэгээд би болохоор meanwhile энэ дот ингээд нэг камерын бодохгүй сайхан марлаатай гад байсан. Одоо бид хоёр ингээ харих чинь. Одоо ингээд энэ завин дээр ингээд суух гээд хүлээгээд тэгээд тэгсэн чинь манай ноороо их чинь нэг бах ирчүүдийн дунд орцсон. Завин байв хамт төлөвлөж мүлгэлсэн шигээ. Ер нь амар бороотой үеэр харьсан бит хоёр. Тэгээд ер нь дээш дээд ингээд хажуу талаас дээш доороос шалгат нороод гэж байсан. За. Ивент итгэгч Express. Яасан байцгаана уу? Гинт. Би чамайг лайв хийгээд хэвчтэй. Энд бүр амар бороо орж ийн ойртоо. Тэгээд цацаат хоёр саяхан өөр ирэг рүү усан онгоцоор явчаад ирсэн. Тэгээд өчигдөр ирээд өчигдөр энд байх сүүлчийн өдөр байгаа. Тэгээд тэр юм хамаа бэлтээд одоо ингээд машиндаа суугаад тэгээ усан онгоцны буудлын руу явах чинь. Тэгээ Копанганд одоо ингээд сүүлчийн мөчүүд. Сүүлчийн чинь ер нь энэ аяллаа сүүлчийн мөчүүдээр дараагийн удаа заавал ирнэ гэж ярьсан. Тэр амар дассан байт юм байна. Амар хэд хонцсон бэ? 10 хонцсон байна. Амар хурдан өнгөрлөө. Энэ бараа цаана харин чи. Уусаа Монгол гэрт байгаа болохоор гэрт байгаа юмшсан. Тэгээ тэрийг хараа юм. Ийм гоё. Бид хоёр одоо Бангкокд очиод нэг 4-5 хонцоод тэгээд Монгол руугаа буцнаа. Йой. Ивент итгэгч Express. Түрүүн бүр гадаа амар борон захиулаад усан онгоц хоцорж ирээд одоо усан онгоцонд бас баг 40-50 минут хоцорсон баха. Тэр авч өмсөөд тэгэл явж байна да. Би бүр үнэхээр амин бүр хайцсан би юм байна.
шалав нарчгаар бүр ингээ ямар ч хүчгүй болчих. Харин тийм ээ. Энэ батга гарч марч байна. Ямар ч энэ Монголоос ирсэн хувцас өмсчихэд байж байна да. Өмнөдөөс илүү да. Тэгээд 15 цагийн дараа Бангкокт очив. За хэдүүлээ Бангкокт очицгаа. Бай бай. Бай бай.